За тэгэхээр бид үүний өмнөх бичлэгээр нөөцүүдэд бүгдийн жигсааж үүсгэсэн байгаа. Мөн түүнчлэн тэдгэрийн төрлүүдийг оруулж өгсөн байгаа. Бид нар төрлүүд гэдэг дээр ажлын нөөцүүд буюу ажиллах хүч, машин механизм, зардлын нөөцүүд буюу төрөл бүрийн олон дахин давтагддаг зардлууд, мөн түүнчлэн материалын нөөцүүд гэсэн үндсэн 3 төрлийн нөөц байдгийг авч үзсэн. За тэгвэл энэ удаагийн бичлэгээр бид тэдгээр нөөцүүдийн ажлын үнэлгээ болон бусад холбогдох тохиргоонуудыг хэрхэн хийх талаар авч үзэх болно. За тэгэхээр юун түрүүнд бид нар resource sheet дээр ажиллах хэрэгтэй байгаа. Хэрв та resource sheet гэдгийг юу болохыг гайхаж байгаа бол харагдах байдлын нэг төрөл байгаа. Бид нар Gantt chart-аас resource sheet рүү шилжихийн тулд view tab-ын resource sheet гэсэн сонголтыг сонгож ордог байгаа. За тэгэхээр бид нар энэ төвшин хүртэл ажиллажсан байгаа учраас group хэсгээс эхлээд явъя. За энэ хүүд нөөцүүдийн маань нэрний товчлуудыг та бүгд харж байгаа байхаа. Энэ нь ямар учиртай вэ гэхээр хэрвээ та нэг ажил дээр их олон нөөц зэрэг хуваарлсан тохиолдолд Gantt-ийн диаграмын графикийн хэсэгт тухайн нөөцүүдийг бүгдийг харахын тулд товчлолыг ашигласнаар илүү эмх зэгцтэй харагддаг байгаа. Тийм учраас бид нар товчлолоо өөрсөддөө их ойлгомжтойгоор өгөх зүйтэй юм аа. За тэгэхээр бид нар group хэсэгт юу оруулж өгөх вэ гэхээр та энэ хүү нөөцүүдэд төрөл бүрийн бүлгүүдэд хувааж болно. За манай төслийн хувьд бол бид нар ерөнхийдөө ингэж харахад туслан гүйцэтгэгч гэсэн нэг хэсэг бүлэг хүмүүс байна. Мөн түүнчлэн зураг төсөл зохиогч, ерөнхий гүйцэтгэгч гэх мэтийн томоохон ажлыг хийж байгаа гүйцэтгэгч нар байна. Түүнчлэн манай захиалагчийн буюу дотоод төслийн удирдлагын багийн хүмүүс байна. Тийм учраас ерөнхийдөө энэ хүн нөөцүүдийг ийм бүлэгт хувааж болох нэ. За одоо харцгаая. Тэгэхээр group бүлэг дээрээ бид нар нөөцөө бүлэглээ явна гэсэн үг. Энэ бол дотоод болж байна. Төслийн менежер дотоод, мөн эднүс дотоод. За тэгэхээр бид нар энийг хөнгөвчлөх үүднээс тухайн нөөц дээрээ дараад доошоо чирхэд. За төслийн багийг бид нар бүгд дотоод гэсэн группт хамруулж үзлээ. За зураг төсөл зохиогч гэдэг нөөцийг бид нар гадаад гэсэн бүлэгт хамруулж үзье. За ерөнхий гүйцэтгэгч мөн адил. За гадна замын гүйцэтгэгч буюу манай хувьд бол энэ туслан гүйцэтгэгчүүд байна. За туслан гүйцэтгэгчийн бүлэгт бид нар цахилгааны гүйцэтгэгч хүртэлх нөөцүүдийг хамруулан авч үзье. За excavator маань өөрөө энийг илүү нөөц явж байна. За excavator-ыг бид нар машин механизм гэсэн бүлэгт хамруулж үзье. Та тэгэхээр ямар ч бүлэгт хувааж үзсэн болно. Таны өөрийн сонголт байгаа. За ингээ манай group баг нь амжилттай бөглөгдөж дуслаа. За үүний дараа бид нар maximum unit хэсэг байгаа. За тэгэхээр энэ хүү maximum unit баг нь маань юуг илэрхийлж байна вэ гэхээр тухайн нөөцийг 100% хүчин чадлаар нь буюу ажлын бүтэн цагаар ажиллуулахыг илэрхийлж байгаа. За тэгэхээр энэ хүү maximum unit-ийн утга нь өөрөө цагаар буюу бид нар цаг сар хугацаагаар тооцож цалин төлбөрийг олгож байгаа энэ төрлийн нөөцүүдэд бид нар энэ хүү maximum unit гэсэн утгыг ашиглана. Өөрөөр хэлбэл бид нар тэр нөөцийг бүтэн цагаар ажиллуулах уу, хагас цагаар ажиллуулах уу гэдгийг тодорхойлж өгснөөр тухайн нөөцөд project програм маань төслийн явцад хэдий ихэр зардал зарцуулах вэ гэдгийг автоматар тооцож гаргадаг байгаа. За энэ дээр project програм маань бүх оруулсан нөөцүүдийг бүтэн цагаар ажиллана гэж тооцсон байна. За тэгвэл бид нар энэ хүү төслийн багаас архитекторыг хагас цагаар ажиллана гэж оруулъя. Мөн түнчлэн төсөвчин хагас цагаар оруулна гэж тооцъё. За бусд нь бол бүгд 100% ашиглагдана гэж үзье. Мөн дөрвөрт эндүг хагас цагаар гэж үзье. За бусад нөөцийн үед бид нар бүтэн цагаар ажиллуулах нэ. За үүний дараа стандарт үнэлгээ гэсэн баг нь байгаа. Энэ нь ямар учиртай вэ гэхээр таны нөөцийн 1 цаг эсвэл 1 7 хоног, 1 өдөр эсвэл бүр 1 сард, 1 жилд ногдох энэ стандарт үнэлгээ нь хэдий хэр байгаа вэ гэдгийг та оруулж өгснөөр мөн project програм нь тухайн нөөцөд зарцуулах төслийн нийт зардлын хэмжээг бодож өгөх юм а танд. Стандарт үнэлгээ болон илүү цагийн үнэлгээ гэсэн хоёр баг нь байгаа. Тэгэхээр бид нар эхлээд стандарт үнэлгээгээ хийцгээе. За тэгэхээр төслийн удирдлагчийг бид нар 1 сард сая 800 мянган төгрөгийн цалинтай гэж үзье. Тэгэхээр бид нар энд юу гэж оруулах вэ гэхээр одоогийн бидний харагдаж байгаа байдал цагаар тооцохоор зааж өгсөн байна. Тэгвэл бид нар энийг 1 сард гэж товчлыг хийж өгснөөр сарын үнэлгээг нь
энд оруулж байгаа юм аа. За төслийн бичиг хэргийн ажилтны хувьд бид нар сая төгрөгийг сард цалинжуулна гэж тооцъё. За ингээд архитекторт бид нар сард сая 400 мянган төгрөгийн цалин өгнө. За мөн түнчлэн төслийн инженерт сая 400 мянган төгрөг өгнө гэж тооцъё. За тэгэхээр та энд ажиллаж байгаа бол бидний оруулсан цалин нь долларын тэмдэгтээр орж байна. За тэгвэл бид нар үүнийг өөрчилцгөөё. Ингээхийн тулд бид нар файл таб руу ороод options-ыг сонгоод энэхүү харилцах цонхноос display-г сонгоод энд бид нар MN/USD гэснийг MNT болгох байгаа. Монголын мөнгөнд тэмдэгт. Ингээд. За тэгэхээр энэхүү сонголтыг хийсний дараагаар symbol болон placement гэсэн хэсэгт манай Монгол улсын мөнгөнд тэмдэгтийн дүрс гарч иж байгааг харж байна. За тэгэхээр энийг бид нар окей дараад харамгц доллар байсан тэмдэглэгээ маань төгрөгтөөр болж өөрчлөгдсөн байна. За үргэлжлүүлээд хийцгээе. Төсөвчөнд бид нар сая 200 мянга сард хитлэн бодогчд сая 200. За энэ зураг төсөл зохиогч, ерөнхий гүйцэтгэгч гэх мэт нөөцүүдийг та бүгд харж байгаа бах. Бид нар зөвхөн ажлын нөөцүүд буюу тухайн нөөцийг хийснээр биш цагаар цалинжуулдаг нөөцүүдэд энийг оруулж өгдөг байгаа. Тийм учраас доотлолд машин механизмын нөөцүүдэд одоо оруулаад явцгаая. Экскаваторыг бид нар 1 сард сая төгрөгөөр түрээслэн гэж хийсвэрээр тооцъё. За мөн түнчлэн дөрвүүртийн дүг бид 800 мянган төгрөгөөр түрээслэн гэж тооцъё. За тэгэхээр бид нар ажилбаруудынхаа нөөцийн стандарт үнэлгээнүүдийг өгч дууслаа. Одоо илүү цагийн үнэлгээнүүдийг өгөх байгаа. Тэгэхээр та энд хин хинд илүү цаг тооцох вэ гэдгийг бас бодож үзнэ гэсэн үг юм аа. Хэрвээ та илүү цагийн үнэлгээг тусгаалan оруулж өгөөгүй тохиолдолд project програм нь автоматар таны стандарт үнэлгээтэй тэнцвүүгээр илүү цагийн үнэлгээг тухайн хүн илүү цагаар ажилласан тохиолдолд тооцож явах юм аа. За тэгэхээр бид нар энд жишээ болгоод оруулж үзье. Төслийн менежерт сард 2 сая. Төслийн инженер сард сая 600 мянган төгрөгөөр цалинжуулна гэж тооцъё. За ингээд илүү цагийн үнэлгээг оруулах юм аа. Бусд нь бол стандарт цагийн үнэлгээтэйгээ адилханаар тооцогдно гэсэн үг болно гэсэн үг. За үүний дараа cost usage буюу тухайн ажилбар дээр одоо бид нар үүний дараа энэ хүн нөөцүүдээ ажилбар дээр хуваарлана. Тэгвэл нэг ажил дээр хуваарлахад нэг удаа ямар зардлууд гардаг вэ гэдгийг энд оруулж өгч болно. Жишээлбэл бид нар экскаватор дөрвүрт машин дээр бид нар нэг удаа ажилбар дээр томилготой зэрэгцээд тээврийн зардал гарч болно. Тэрийг энд оруулж өгч болох нэ. Гэхдээ бид нар энд түрээсийн төлбөртөө тээврээ оруулсан гэж тооцоод цаашаа явж болно. За үүний дараагийн баг маань тухайн нөөцийн төлбөрийг ямар үед хийх вэ гэдгийг тодорхойлдог баг нь байгаа. За бид нар ихэвчлэн цагаар ажиллаж байгаа хүмүүст бол prorated буюу чигдэр хуваарлаж өгөхийг сонгосон зүйтэй. За тэгэхээр бид нар гэрээгээр гүйцэтгэж байгаа ажлуудаа ажлын гүйцэтгэл бүрэн дууссаны дараа төлбөрийг хийнэ гэж тооцвол йенд гэдгийг зааж өгнө гэсэн үг. За зураг төсөл зохиогч болон түрээсийн юунуудаа бид нар төгсгөлтөнд төлнө гэдэг байдлаар тохируулж өгье. За үүний дараа бид нарт үлдэж байгаа багна нь энэхүү нөөцийг бодохын тулд бид нар ямар суурь календарыг ашиглах вэ гэдгийг харуулсан баг нь байгаа. За энэ дээр бид нарын нэг анхаарч үзэх ёстой зүйл нь эдгээр нөөцүүдийн маань хувьд календараас өөр байдалтайгаар ажилладаг байгаа. Яагаад вэ гэхлээр бид нарт машин механизм, хүн хүч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч гэх мэтийн олон төрлийн нөөцүүд байгаа. Дээрээс нь машин механизм маань өдөржин шөнөжин ажиллах боломжтой, тоног төхөөрөмж. Мөн түнчлэн бусад хүмүүс одоо төслийн багт жишээлбэл өдрийн ээлж, шөнийн ээлж гэсэн хоёр байдлаар төслийг удирдах явуулах боломжтой байгаа. Тийм учраас энэхүү нөөцүүдийн ялгааг
яаж оруулж өгөх сонголтыг project program танд олгодог байгаа. За хэрвээ та энэ тохиргоог хийхийг хүсвэл хоёр янзаар хийж болно. Хамгийн амар нь resource information харилцах цонхоо байгаа. Тэгэхээр бид нар Shift F2-оор дарж энийг нээж болно. За үүний дараа танд юу харагдах вэ гэхээр тухайн нөөцтэй холбоотой төрөл бүрийн мэдээллүүд харагдана. За бид нар ажлын цагаа өөрчлөхийн тулд General tab-д байгаа Change Working Time гэсэн товчийг дарах юм аа. За тэгэхээр бид нарт энд төслийн календарыг тохируулж байсан шиг яг ижил харилцах цонх нэгдэн. Гэхдээ гол ялгаа нь гэвэл дээдлийн хэсэгт төслийн нарийн бичих зориулсан нөөцийн календар гэсэн тэмдэглэгээ гарч ирснийг харж болно. Тэгэхээр бид нар base календар буюу аль календарт суурилж энэхүү нөөцийг ажиллуулах вэ гэдгийг эндээс сонгож өгөх байгаа. Мөн түүнчлэн энэхүү календар нь өөрөө бид нарын зааж өгсөний дагуу ажил эхлэх болон дуусах цагийг агуулсан байгаа. Хэрвээ энэ хүн шөнийн ээлжинд ажиллана гэвэл би шөнийн ээлжийг идэвхжүүлээд ажлын цагийнх нь утгууд өөрчлөгдөж байгааг эндээс харж болно. Тэгэхээр бид нар project сургалттай энэ хүнийг ажиллуулна гэж тооцъё. Дээрээс нь өмнө нь тодорхойлсонтой яг ижлэр тухайн нөөцийн амрах өдрүүдийг тогтоож болно. Жишээлбэл би энд ээлжийн амралт гэсэн утгыг оруулж өгч болно. Ээлжийн амралтыг бид нар энэ хүн нөөцөд хизээнээс эхэлж өгөх вэ гэдгээ оруулж өгөх байгаа. За би 10 сарын 1-ээс эхэлж энэ хүнд ээлжийн амралтыг өгье гэж бодъё. 10 сарын 23-нд дуусна гэсэн үг. Гэх мэтчлэн мөн түүнчлэн энд ажиллах цагийг мөн өөрчилж болдог төслийн календарт заавал баригдахгүйгээр. Тэгэхээр бид нар энэ хүнийг хэдээс хэдэн цагт ажиллахыг өөрчлөе гэвэл энэ командаар дарж ажлын цагийг зааж өгдөг байгаа. За бид нар ерөнхийдөө тохиргоогоо хийгээд энэ хүний ээлжийн амралтыг оруулчихсан учраас окей гэж даръя. За тэгэхээр дараагийн бид нарын бас мэдэж байх шаардлагатай зүйл бол тухайн нөөцийг тодорхой интервалд 50% буюу хагас цагаар ажиллуулах, мөн түнчлэн бүтэн цагаар ажиллуулах сонголтуудыг хослуулан хийж өгдөг хэсэг байгаа. За тэгэхээр бид нар тухайн нөөцийг тодорхой интервалтаагаар хизээн бүтэн цагаар хизээн хагас цагаар ажиллуулж болох вэ гэдгийг нэг бүрчлэн оруулж өгч болох юм аа. За бидний хувьд ийм тохиолдол байхгүй учраас окей гэдгийг даръя. За бид нар нөөцийг оруулахтай холбоотой стандарт тохиргоонуудыг авч үзлээ. Дараагийн удаа бид энэ хүн нөөцүүдтэй ажилбаруудаа хэрхэн хуваарлах талаар авч үзэх болно.